Сайн бацааны үзэгчтэй. Компьютер хичээлийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид нэр Macromedia Dreamweaver програм дээр хэрхэн зураг оруулж ирэх юм бэ гэдэг тухай авч үзэх болно. Альва веб хуудсыг бол ямар нэгэн зураггүйгээр төсөөлөх хэцүү. За мэдээж зураг маш гоё зураг байж тэр вебийн харагдах дизайн бол үзмжтэй гоё болдог шүү дээ. За тэгвэл веб хуудсанд бол зураг болгон бас орж ирдэггүй. За вебийн дэмждэг бас зургийн төрлүүд гэж байдаг. Ер нь зураг маань өөрөө тодорхой тооны форматуудтай байдаг тийм ээ. За тэгэхээр зургийн форматууд дотроос л яхаа PNG, JPG, GIF гэсэнтэй GIF гэж бид нэрлэдэг. Ийм төрлүүд бол яхаа ийм өөрчлөлттэй зургуудыг бол дэмждэг юм байна. За бид нар урд нь нэг HTML хуудас үсгээ хадгалсан байгаа. Тэрнийг бол энэ Open Recent files гэдэг чиглэлнээс энийгээд авчий. За энэ маань болохоор зүгээр текстийн мэдээлэл бичсэн байгаа. За бас яг энэ тэглэгдсэн байгаа, энэ бичсэн байгаа текст дээр тодорхой тайлбарлах зүйл байна л да. За нэгдүгээр текст маань өөрөө бол юм хүрээтэй харагдаад байгаа. За хүрээний гадна талд нь одоо энэ яг курсор маань очсон байж яг энэ дээ тий. Энэ бол энэ хүрээ маань өөрөө div гэсэн тег хэглэгдсэн байгаа гэсэн санаа юм байна. Div гэдэг тег. За ингээд div тегийн гадна талд нь би яг курсор авчичаад enter дарах юм бол энэ div тегийн dot-т нь орж иж юм л да. Одоо энэ бол тий dot-т нь орж иж. За энэ би бол тодорхой текст мэдээлэлтэй div тегээс тусдаа нэг текст мэдээлэл бичиж тавьж агаад тэр дундаа зураг оруулж ирж байгаа. За div гэдэг тегийн тухай бол товчхон төлөвлөгөө. За энэ тег нь бол өөрөөхөө тодорхой тооны текстийн мэдээлэл юм аа тий зураг хүснэгт юм аа иймэрхүү зүйлийг өөртөө агуулад тэр агуулсан зүйлээ бол бүхэлд нь нэг тодорхой форматтай болгож болдог тийм ээ. Өөрөөр хэлбэл энийг бол бусдаас онцгой байдлаар форматлж тийм ээ. Ингээд юмны наанц нь оруулж юм аа. Ингэж болдго юм байгаа. Тэгэхээр энэ тодорхой тэгүүдийг бүлгэлдэг гэж бас ойлгож болно тий div тегийг. Одоо ингээд бүлгэлцсэн байгаа юм хүрээтэй харагдаад байгаа шүү дээ. За ингээд бид нэг div тегийн доотлолынхоо энэ хэсэг зураг оруулж ирнэ гэсэн текст мэдээлэл оруулчлаа. За зургийг оруулж ихдээ бид нар common гэсэн toolbar-ыг хэрэглэх хэрэгтэй. За insert toolbar-аас common гэдгийг сонгож авал enter бидний оруулж ирэх зурагтай холбоотой зургийг оруулж идэг ийм баттон байгаамаа. За common энэ toolbar-анд бол яг эхлээд энэ hyperlink гэсэн баттон байж. За энэ болохоор hyperlink гэдэг нь гибрэ холбоосыг хэлж байгаа. Баримтын яг сонгогдсон хэсгийг өөр ямар нэгэн баримт өөр нэг хэсэгтэй холбогдно гэсэн үг. За энэ mail to гэдэг тийм ээ. За mail бичих зориулсан линкийг дууддаг ийм кодыг оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл энийг дарах юм бол бид энэ дээр mail to гэсэн тийм тег оруулж ирнэ гэсэн үг л дээ. За энэ бол anchor гэдэг нь бол бэхэлгээ. За энэ бол аль нэг шилжиж очих цэгийг зааж ах тийм тэмдэглэгээ олж ордог юм байна. За дараад нь энэ бол table байж гин insert table. За дараад нь энэ div tag маань өөрөө энд байж гин. За тэгээ аралт нь бидний хийх гээд байгаа picture буюу зургийн элементүүд оруулж ирдэг ийм тег байна. За олон янзын зургийн элементүүд оруулж ирнэ тийм ээ. За бид нэ файлаас зураг оруулж болно. За мөн өөртөө бас төвсгөөдөд ингэ зурж болдог байна шүү дээ. Ийм зураг хэсэг байна. За гэхдээ бид нар яг шууд файлаас сонгож авахар заах юм байна. За та бүхэн анзаарч байгаа курсор маань яг энэ сая байсан. За ингээ курсорын байгаа байрал дээр зураг орж ирэх хэрэгтэй. За би саяны төвчд дараагаад нь бидний компьютерлаа браузерыг орж байгаа. Одоо энэ миний компьютерийн дотор байгаа ямар нэгэн хавцыг би нэх болцоотой болж байна. За тэндээсээ зураг сонгож явж байна. За сонгогдсон зураг бол өөрөө эндээ хэмжээ харуулдаг байгаа тийм ээ. Хэмжээг нь харуулж байгаа. За тэгээ бид нэр окей төвшөд дарангуутлан тэр зургийг оруулж ирж байна. За зургийг оруулж ирэхдээ бас альтернатив текст гэдгийг бол бичих болдог. За энэ бол тэр зургийг дуудах боломжгүй юм уу те. Эсвэл тухайн зураг вебэн дээр дуудагдсан байгаа үед нь хулгайны заагч тэр зургийг очиход хулгайны сүүлэн дээр тайлбар байдалтай гарч ирдэг ийм текстийг харуулдаг юм байна. За эсвэл яг тэр зургийг вебэн дээр дуудчихдаггүй байхад тийм ээ. Зүгээр нэг дөрвөлжин зураг байрлах тийм хүрээ гарч идэг шүү дээ. Тэрний цаана яг текстийн мэдээлэл нь энэ альтернатив текст нь харагдах хэрэгтэй байна. За та бүхэн анзаарсан энд бол яг эхний бичсэн текст маань яг энэ мөрөнд доор байсан чинь зураг орж ингод нэлээд доош орчтой тийм ээ. Тэгэхээр текстийн дунд зураг орж иж байгаа тохиолдолд тэр зургийн хэмжээгээр үндсэн текст нь доорчлсон байж өөр хөдөлсөн байна гэсэн. За ингээд яг ер нь бол вебэн дээр зураг орж иж байгаа тохиолдолд зураг бол яг текстийг хажуудалж юм тийм шилээд байгаа зүйл байрлаж өгдөг л дээ. За бид нар тэр тусгай бас команд юм өөр бие даасан байдлаа эсвэл хүснэг хийж хүснэгтэй нэг нүдэнд нь зураг нөгөө нүдэнд нь болохоор зэгцлээд тийм текстийг бичдэг юм. Тийм аргуудыг хэрэглэхгүй бол зүгээр ингээд зураг оруулж тавихад тэр ингээд өөрөө зургийн хэмжээгээр дээшээ доош шилжчихдэг байна текст маань. За зургийг оруулж ирэхдээ бид нар common гэсэн toolbar-ыг хэрэглэх хэрэгтэй. За insert toolbar-аас common гэдгийг сонгож авал enter бидний оруулж ирэх зурагтай холбоотой зургийг оруулж идэг ийм баттон байгаамаа.
За common одоо энэ toolbar-анд бол яг эхлээд энэ hyperlink гэсэн одоо баттон байж байна. За энэ болохоор hyperlink гэдэг нь яг Gipper холбоосыг хэлж байгаа. Баримтын одоо яг сонгогдсон хэсгийг өөр ямар нэгэн баримтын өөр нэг хэсэгтэй холбогдно гэсэн үг. За энэ mail to гэдэг тийм ээ. За mail бичиг зөвлөсөн одоо линкийг дууддаг ийм кодыг оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл энийг дарах юм бол бид энэ дээр mail to гэсэн тийм тэг оруулж ирнэ гэсэн үг л дээ. За энэ бол anchor гэдэг нь бол бэхэлгээ. За энэ бол аль нэг одоо яг шилжиж очих цэгийг зааж ах тийм одоо тэмдэглэгээ олж ордог юм байна. За дараад нь энэ бол table байж гин insert table. За дараад нь энэ div тэг маань өөрөө энд байж гин. За тэгээ аралт нь бидний одоо хэлэх гээд байгаа picture буюу зургийн одоо элементүүд оруулж ирдэг ийм тэг байна. За олон янзын зургийн элементүүд оруулж ирнэ тийм ээ. За бид нэ файлаас зураг олж болно. За мөн өөртөө бас төвсгөөдөд ингэ зурж болдог байна шүү дээ. Ийм зураг хэвлэл байна. За гэхдээ бид нар яг шууд файлаас сонгож авахар заах юм байна. За та бүхэн анзаарч байгаа курсор маань яг энэ сая байсан. За ингээ курсорын байгаа байрал дээр зураг гарч ирэх хэвээр. За би саяны төвчд ангууд нь бидний компьютер одоо браузерыг орж байгаа. Одоо энэ миний компьютерийн дотор байгаа. Одоо ямар нэгэн хавцыг би нээх болцоод болж байна. За тэндээсээ зураг сонгож авч байна. За сонгогдсон зураг бол өөрөө эндээ хэмжээ харуулдаг байгаа тийм ээ. Хэмжээг нь харуулж байгаа. За тэгээ бид нэр окей төвчд дарангуут нь тэр зургийг оруулж байна. За зургийг оруулж байхдаа бас альтернатив текст гэдгийг бол бичих өгч болдог. За энэ бол тэр зургийг дуудах боломжгүй ч юм уу те. Эсвэл тухайн зураг вебэн дээр дуудагдсан байгаа үед нь хулгайны заагч тэр зургийг очиход хулгайны сүүлэн дээр тайлбар байдалтай гарч идэг ийм текстийг харуулдаг юм байна. За эсвэл яг тэр зургийг вебэн дээр дуудчихдаггүй байхад тийм ээ. Зүгээр нэг дөрвөлжин зураг баярлах тийм хүрээ гарч идэг шүү дээ. Тэрний цаана яг текстийн мэдээлэл нь энэ альтернатив текст нь харагдах хэрэгтэй байна. За та бүхэн анзаарсан энд бол яг эхний бичсэн текст маань яг энэ мөрөнд дор байсан чинь зураг орж ингод нэлээд доош орчихсон тийм ээ. Тэгэхээр текстэн дунд зураг орж иж байгаа тохиолдолд тэр зургийн хэмжээгээр одоо үндсэн текст нь доошлсон байж өөр хөдөлсөн байна гэсэн. За ингээд яг ер нь бол вебэн дээр зураг орж иж байгаа тохиолдолд зураг бол яг текстийг хажууталч юм тэр шилжүүлээд байгаа зүйл байрлаж өгдөг л дээ. За бид нар тэрийг тусгай одоо яг бас команд юм өөр бие даасан байдлаа эсвэл хүснэг хийж хүснэгтэй нэг нүдэнд одоо зураг нөгөө нүдэнд нь болохоор текстээд одоо яа гэдэг текстийг бичдэг юм. Тим аргуудыг хэрэглэхгүй бол зүгээр яг ингээд зураг оруулж тавихад тэр яг ингээд өөрөө зургийн хэмжээгээр дээшээ доош шилжчихдэг байна текст маань. За тэгээ бид зураг текстэрийг сонгож одоо преференс сонгохыг нээсэн байж байна. Яг текстэн дээр курсор байгаа тохиол, текстэн дээр курсор байж байгаа тохиол тексттэй ажиллах преференс харагдаж байна. За өөрөөр хэлбэл текстийнхаа яг форматыг өөрчилдөг, үсгийн фонтыг өөрчилдөг, за голлуулах зэрэгцүүлэлт тийм ихтэй гихчлэнгээр. Гэтэл чинь зургийг сонгоход зурагтай холбоотой преференс өгж байна. За энийг бид нар бол маш сайн судлах хэрэгтэй. Цаашаа бид зураг оруулж зурагтай ажиллаж байгаа тохиолдолд зургийн бүх преференсийг сайн мэдэх хэрэгтэй байгаа маа. За энэ W хэсэгтэй үнэлэлээр weight буюу өргөн, H нь бол өндрийн хэмжээг пикселээр зааж байна. За тэгээ энэ зургийн source нь өөрөө харагдаж байна. Dot нь бол link гэдэг маань болохоор энэ зурган дээр дарангуут бас өөр хожид дуудаг болгож болно. Тэгээ энэ болохоор бид нэр link зааж өгсөн байгаа. За энэ дээр alternative text маань харагдаж байна тийм ээ. Printer гэж бичсэн байж байна. За alternative text-ийн dot нь бол 1 4 5 тавч байна. За энэ болохоор тухайн оруулсан зургийг засварлагтай холбоотой ийм баатангууд байгаа. За энэ яхан macro Fireworks-ын тийм оо програм байдаг. Fireworks-ын програм. За энэ Fireworks-ээс зургийг дуудаж оруулж засаж болно. За гэгчлэн зургаас бид нэ өөрсдөө тодорхой хэсгийг тайрч болно гэдэг юм а те. Ингээ зургийн гэрэлтийн хэмжээг өөрчилж болно тийм ээ. Бүдэг тодорхойлж болно, өнгөний ялгаадаг өөрчилж болно гэх мэт. Яг тухайн зурган дээр яг зургийн програмтай ажиллаж байгаатай адилхан тийм ойр зэрийн засвар хийхэд зориулагдсан ийм баатангууд бол энэ доогоор байлж. За энэ 5 баатан байна л да тийм ээ. 5 баатан байна гэсэн үг. За тэгээ эдгээрийн за энэ артлт нь бол яг класс гэж байна. За классыг бид сүүл үзэх юм байна. За энэ бол яг CSS гэдэг тухайн зураг ч юм уу те. Одоо ямар нэгэн тегэнт тодорхой формат оруулахад, тодорхой стил оруулахад хэрэглэдэг ийм CSS юм байна. За эдгээр бид нар сүүл бол яг үзнэ гэсэн үг. За энэ дараад нь бол энэ map гэсэн хэсэг харагдаж байна. Зургийн одоо бидний энэ баруун талын хэсэг харагдаж байгаа юм тийм ээ. Зүүн талын хэсэг харагдаж байна. За энэ map нь болохоор би үндсэн зургийг бол яг өөрийг нь одоо хэд хэдэн хэсэг болгож хувааж байгаад тэрийг өөрөөр яг хуудсыг дууддаг тийм линк болгож хэрэгжүүлж байна. За жишээлх юм бол Монгол улсын газрын зураг байж болно тийм ганцхан зураг Монгол улсын газрын зураг бүхэлд нь оруулжээд аймаг хотуудын аймагуудын ингээ хүрээлсэн аймгийн хилээр нь би тусгаарлаад ингээ салангад хүрээ болгож үүсгэж авчаад тэгээд тэр бол нэг өөрөөр одоо веб хуудастай холбоно гэсэн шүү дээ. Тэгвэл би яг аль нэг аймгийн одоо төсөндөө дарангуут нь тухайн аймагтай холбоотой мэдээлэл дуудагдана гэсэн. За ийм одоо яг зургийг бид нэр хэсгэлж хуваадаг. Одоо хуваасан хэсэг болгондоо өөрөөр линк холбож өгдөг ийм бололцоог яг энэ map гэдэг хэсэг
одоо олгож өгдөг. За энэ map-ыг үүсгэхдээ бид нэр зурган дээрээс дөрвөлжин одоо хэмжээгээ тасч болно тийм. Эсвэл яг дугуй хэлбэртэй ч юм уу дугуй 100 хэлбэртэй ч юм. Эсвэл одоо тэр яг холбооны заагч байлж байгаа болохоор дурын хэлбэр төстэй хүн өөрөө үүсгэж болно гэсэн. За иймэрхүү байдлаар бид нэр зурган дээрээс яг ингээд сонгож авах хэрэгтэй л да. Тэгээд сонгож авсан хэсэг дээр линк үсгэх тийм тавчил гарч ирдэг гэсэн. Тэгж ялах хэрэгтэй шүү. За ингээд map-ийн аргал нь бол W space, H space гэсэн хоёр бичгтэй талбар байж байна. За W гэдэг нь V гэдэг нь болохоор vertical гэсэн үг юм байна. H нь бол horizontal гэсэн. Тэгэхээр энэ хэрдээ би тоон утгыг заажглаад пикселээр одоо энэ зураг маань өөрийнхөө эргэн тойронд байгаа төсвүүдээс тийм ээ. Одоо заах юм байна. За би одоо жишээл энэ дээр horizontal space дээр нь утга тавих чинь. За энд би 20 гэсэн утга тавиад тэгээ би энэ дээр enter дагдаг ч юм уу эсвэл өөр нүдээр шилжих юм бол хэвтэй чиглэлдээ. За энэ хоригдлтнууд үгдсэн байгаа шүү дээ. Энд одоо энэс бид зураг оруулна гэсэн үг байгаа тийм. Тэгвэл энэ үгнээс хоригдлоос яг 20 пикселийн заах юм. Зүүн болон одоо баруун талдаа бол заах гэсэн үг. За би одоо ингээд сая биччихэд өөр талбарлуу шилжин гуйтал энд харуулж байна тийм ээ. Яг зүүн баруун тал. Тухайн зураг маань өөрийнхөө зүүн болон баруун талдаа бол яг 20 пикселийн юм заавчж байгаа гэсэн үг. За ингээд яг хоригдлттай байгаа зүйл төрсөөс заавж юм гэсэн үг. Хоризонтал нь vertical нь болохоор босоо чиглэлээ заавчих. За энэ босоо чиглэлээ гэхэл мөн яг дээдэлтэй байсан дүрсээ заавсан. За дор байсан зургийн үндсэн юунаас бас дэшигээ жоохон шилжсэн байгаа нь харагдаж байна. Тэгэхээр энэ бол бүгдээрээ дээр болон доор чиглэлдээ бас заавсан байна гэсэн үг шүү дээ. За тэр target одоохондоо бүдэг. За target гэдэг бол би энэ зургийг линк болгосон тохиол тийм ээ. Зургандаа ямар нэгэн одоо яг даралт хийгээд тэр маань өөр веб хуудас дууддаг юм болсон тохиолдолд дуудаж байгаа веб хуудас нь яг тухайн онд ажиллаж байгаа браузероо цонхоо нэгтгэв өөр шин цонх нэг хөөчд юм үү те. Хаа нэгтгэв гэдэг нь заах нь бол target гэж байдгийн. За тэрийг бид нэр бол энд одоо зааж өгсдөө. За гичлэн ингээд яг ерөнхийдөө бол зургандаа би хүрээ бас тавьж өгсөн тийм ээ. За зурганд энд би хүрээний хэмжээг border гэдэг сонгож өгч байна. За тийм үн зургийг бас өөрийг зэрэгцүүлж болно. Align гэдэг маань зэрэгцүүл. Энэ бол хэвтэй чиглэлтэй тийм ээ. Одоо голлуулах уу, зүүн талын шахаа, баруун талын шахаа гэмэд ийм зэрэгцүүлгээ зааж өгөн шүү дээ. За би сая хүрээ тавьсан байх хэвээр. Хүрээ тавьсан байна. За тэгээ бид зураг текстэрийг сонгож одоо preferred цонхыг нээсэн байж байна. Яг текстэн дээр курсор байгаа тохиол, текстэн дээр курсор байж байгаа тохиол тексттэй ажиллах preferred харагдаж байна. За өөрөөр хэлбэл текстийнхаа форматыг өөрчилдөг, үсгийн фонтыг өөрчилдөг, за голлуулах, зэрэгцүүлэлт тийм ихтэй гихчлэнгээр. Гэтэл чинь зургийг сонгоход зурагтай холбоотой preferred өгж байна. За энийг бид нар бол маш сайн судлах хэрэгтэй. Цаашаа бид зураг олж зурагтай ажиллаж байгаа тохиолдолд зургийн бүх preferred-ийг сайн мэдэх хэрэгтэй байгаа юм аа. За энэ W хэсэгтэй үнэлэлийнхаа weight буюу өргөн, H нь бол өндрийн хэмжээг пикселээр зааж байна. За тэгээ энэ зургийн source нь өөрөө харагдаж байна. Dot нь бол link гэдэг маань болохоор энэ зурган дээр дараагууд бас өөр хожид дуудаг болгож болно. Тэгээ энэ болохоор бид нэр link гэж зааж өгсөн байгаа. За энэ дээр alternative text маань харагдаж байна тийм ээ. Printer гэж бичсэн байж байна. За alternative text-ийн dot нь бол 1.455 тавч байна. За энэ болохоор тухайн оруулсан зургийг засварлагтай холбоотой ийм баатангууд байгаа. За энийхэн macro fireworks-ийн тийм оо програм байдаг. Fireworks-ийн програм. За энэ fireworks-ээс зургийг дуудаж оруулж засаж болно. За гэгчлэн зургаас бид нэ өөрсдөө тодорхой хэсгийг тайрч болно гэдэг юм а те. Ингээ зургийн гэрэлтийн хэмжээг өөрчилж болно тийм ээ. Бүдэг тодорхойлж болно, өнгөний ялгаадаг өөрчилж болно гэх мэт. Яг тухайн зурган дээр яг зургийн програмтай ажиллаж байгаатай адилхан тийм ойр зэрийн засаар ихэд зориулагдсан ийм баатангууд бол энэ доогоор байлж. За энэ 5 баатан байна л да тийм ээ. 5 баатан байна гэсэн үг. За тэгээ эдгээрийн за энэ артлт нь бол яг класс гэж байна. За классыг бид сүүлд үзэх юм байгаа. За энэ бол яг CSS гэж хэлдэг тухайн зураг ч юм уу те. Одоо ямар нэгэн тегэнд тодорхой формат оруулахад, тодорхой стил оруулахад хэлэгдэг ийм CSS юм байна. За эдгээр бид нэр сүүлд яг үзнэ гэсэн үг. За энэ дараад нь бол энэ map гэсэн хэсэг харагдаж байна. Зургийн одоо бидний энэ баруун талын хэсэг харагдаж байгаа юм тийм ээ. Зүүн талын хэсэг харагдаж байна. За энэ map нь болохоор би үндсэн зургийг бол яг өөрийг нь одоо хэд хэдэн хэсэг болгож хувааж байгаад тэрийг өөрөөр яг хуудсыг дууддаг тийм линк болгож хийж болт юм байна. За жишээлх юм бол Монгол улсын газрын зураг байж болно тийм ээ. Ганцхан зураг, Монгол улсын газрын зураг бүхэлд нь оруулжээд аймаг хотуудын аймагуудын ингээ хүрээлсэн аймгийн хилээр нь би тусгаарлаад ингээд салангад хүрээ болгож үүсгэж авчаад тэгээд тэр бол нэг өөрөөр одоо веб хуудастай холбоно гэсэн шүү дээ. Тэгвэл би яг аль нэг аймгийн одоо төрсөндөө дарангуут нь тухайн аймагтай холбоотой мэдээлэл дуудагдана гэсэн. За ийм одоо яг зургийг бид нэр хэсгэлж хуваадаг. Одоо хуваасан хэсэг болгондоо өөрөөр линк холбож өгдөг ийм бололцоог яг энэ map гэдэг хэсэг
одоо олгож өгдөг. За энэ map-ыг үүсгэхдээ бид нэр 6 дээрээс дөрвөлжин одоо хэмжээгээ тасч болно тийм. Эсвэл яг дугуй хэлбэртэй ч юм уу дугуй 100 хэлбэртэй гэж байна. Эсвэл одоо тэр яг холбооны загч байлж байгаа болохоор дурын хэлбэр төстэй хүн өөрөө үүсгэж болно гэсэн. За иймэрхүү байдлаар бид нэр 6 дээрээс яг ингээд сонгож авах хэрэгтэй л да. Тэгээд сонгож авсан хэсэг дээр линк үсгэх тийм тавчил гарч ирдэг гэсэн. Тэгж ялах хэрэгтэй шүү. За ингээд map-ийн аргалт нь W space H space гэсэн хоёр бичгтэй талбар байж байна. За W гэдэг нь V гэдэг нь болохоор vertical гэсэн үг юм байна. H нь болохоор horizontal гэсэн. Тэгэхээр энэ хэрдээ би тоон утгыг заажглаад пикселээр одоо энэ зураг маань өөрийнхөө эргэн тойронд байгаа төсвүүдээс тийм ээ. Одоо зай авах юм байна. За би одоо жишээл энэ дээр horizontal space дээр нь утга тавих чинь. За энд би 20 гэсэн утга тавиад тэгээ би энэ дээр enter дардаг ч юм уу эсвэл өөр нүдээр шилжих юм бол хэвтэй чиглэлдээ. За энэ хоёр талд нь үгдсэн байгаа шүү дээ. Энд одоо энэс бид зураг оруулна гэсэн үг байгаа тийм. Тэгвэл энэ үгнээс хоёр талаас яг 20 пикселийн зай авах юм. Зүүн болон одоо баруун талдаа бол зай авах гэсэн. За би одоо ингээд сая биччихэд өөр талбар руу шилжин гутал энд харуулж байна тийм ээ. Яг зүүн баруун тал. Тухайн зураг маань өөрийнхөө зүүн болон баруун талдаа бол яг 20 пикселийн юм зай авчиж байгаа гэсэн. За ингээд яг хоёр талдаа байгаа зүйл төрсөөс зай авч яах гэсэн. Хоризонтал нь вертикал нь болохоор босоо чиглэлээр зай авчих. За энэ босоо чиглэлээр мөн яг дээд талтай байсан дүрсний зай авсан. За доор байсан зургийн үндсэн юунаас бас дэшегээ жоохон шилжсэн байгаа нь харагдаж байна. Тэгэхээр энэ бол бүгдээрээ дээр болон доор чиглэлдээ бас зай авсан байна гэсэн үг шүү дээ. За тэр таргет тавьдаханд бүдэг. За таргет гэдэг бол би энэ зургийг линк болгосон тохиол тийм ээ. Зургандаа ямар нэгэн одоо яг даралт хийгээд тэр маань өөр веб хуудасд дууддаг юм болсон тохиолдолд дуудаж байгаа веб хуудас нь яг тухайн онд ажиллаж байгаа браузероо цонхоо нэгтгэв өөр шин цонх нэг хөөчд юм үү те. Хаа нэгтгэв гэдэг нь заах нь бол таргет гэж байдгийн. За тэрийг бид нэр бол энд одоо зааж өгсдөө. За гичлэн ингээд яг ерөнхийдөө бол зургандаа би хүрээ бас тавьж өгсөн тийм ээ. За зурганд энд би хүрээний хэмжээг border гэдэг сонгож өгч байна. За тийм үн зургийг бас өөрийг зэрэгцүүлж болно. Align гэдэг маань зэрэгцүүл. Энэ бол хэвтэй чиглэлдээ тийм ээ. Одоо голлуулах уу, зүүн талын шахаа, баруун талын шахаа гэмэд ийм зэрэгцүүлгийг зааж өгөн шүү дээ. За би сая хүрээ тавьсан байх хэвээр. Хүрээ тавьсан байна. За одоо бид зурган дээр тэр яг map тавьдаг хэсгийг бол хийж үзье. За дөрөв зүгээр яриад өнгөрцөн. Гэхдээ энийг бол бид хийж үзэх юм илүү ойлгомжтой болно. За зураг сонгочод би сая энэ дээр яхаа өөрөө дурын одоо үсгэж юм лээ тийм өнцгт үсгэж чинь. За би нэг дөрвөлж хэсгийг сонгоод авчлаа. Тэр маань өөрөө тийм цайвар синхронтэй юм одоо бүдэг саарл хүрээ харагдсан байх хэвээр. За би тэрийг сонгож авчаад одоо энд дээр би тарах юг линкэн зааж өгсөн байна. Энэ одоо сонгогдсон байж шүү дээ. Яг энэ сонгогдсон байж тийм ээ. Би нэг хэсгийг сая яхаа сонгож авсан гэсэн үг. Өөрөө бол за ингээд сонгож авчаад би энд дээр линк авчих чинь. За линк байх файлаа би зааж өгч чинь. За энэ дээр би өөр ямар нэгэн HTML хуудас юм уу? Эсвэл өөр зургийг зааж өгч болно тийм ээ. За би дурын нэг файл сонгож аваад за тэрэндээ OK-г дарлаа. Тэгэхээр энэ бол өөртөө яг энэ хэсэг бол өөртөө линктэй болсон байна гэсэн. За линктэй болсон ба. За одоо даад нь дахиад нэг өөр төсөв тийм ээ. За би одоо энэ дээр яг бэлэн дөрвөлдөн ч юм эсвэл тойрог авах гэж байна л. За тойрог аваад за энэ зургийнхаа дээд хэсгээс нэг хэсгийг бол нэг хэсэг мууж сонгож авлаа тийм ээ. За энэ мууж сонгож авч байгаа тохиолдолд хооронд нь мэдээж огтлохгүй байх зүгээр шүү дээ тийм. Ингээ хоёр хэсэг би мууж авчлаа. За энэ муужийг би сонгож авчаад одоо энэ дугуй муужинтар хулгайны загч байрсан тохиолдолд бас өөр файлыг дуутахаар бид нэр бол линкийг зааж өгч чинь. За эндээс би текстийг байлж хийж болно эсвэл өөр дахиад зурагч хийж болно тийм ээ. За файлаа бол эндээс гүйтгэж жагаад одоо энэ яг зураг аваад тавьчих чинь. Яг одоохондоо бид нэг зүгээр туршлах одоо суралцж байгаа ч тийм ээ. Зүгээр шууд зураг дуудаг байдлаа хийчихээ. За сүүлд нь бид нэр яг бэлэн вебсайт хийх үед бол яг линкүүдийг одоо яг текст файлуудтай HTML өртгөлтэй файлууд олж үзэх юм аа. За ингээд бид энийг хадгалах хэрэгтэй. Веб хууданд ямар нэгэн өөрчлөлт хийчихээд бид тэрийг хадгалж иж даад нь бид F12 тавьчаараа браузер дээр дуудаж харна шүү дээ. За хадгалаад дууссан байгаа тэгэхээр бид гарын дээрээс F12 гэсэн тавьчих тагтлаар бидний одоо яг хийсэн байгаа веб хуудас маань одоо энэ браузерын сагнаад дуудагддаг. За энэ зураг бол өөрөө хүрээтэй харагдаж та бүхэнд харагдаж байгаа тийм бид нэр бордер тавьсан шин өөрөө хүрээтэй. Тэгээд дээр дараа болон зүүн баруун талтай бол заавцсан байгаад байгаа. За хамгийн гол нь одоо зургийн доочин гол энэ альтернатив текстээ яах энэ хулгайн сүүлэндээ харагдлаа. Принт гэсэн үг бол харагдсан байна. За тэгээд түрүүчийн линк байгаагаас очиод хулгайны загч одоо яхаа одоо гар шиг болж хурж штэ. Ийм заасан одоо гар хэлбэртэй болж хурж ирэх гэдэг нь энэ бол линк авч ийн гэсэн. Би энэ дахих юм бол энэ бол яг өөртөө нь холбогдсон одоо хуудасад дуудаж байна. За бэкэгээ буцаад ирлээ. Дахиад энэ дээдлэс хэвлэлийн гар авч ийн. За холдон гутлал энэ гарын дэс байхгүй бол яг энэ хэвээр орж гутал гар орж ирээд юм тийм. Тэгэхээр бидний сонгосон мужид орж гутлын чинь яхаа линк авахд бэлэн болоод энэ шүү дээ.
За энэ дээр дарангуут юм яваад дахиад ороос дуучин гэсэн. За энэ байдлаар бид нэр зурган дээр нэг зургийн одоо хэсэг те өөрөө сонгож авч байгаа. Тэргээ тодорхой хэлбэртэйгээр сонгож авч байгаа түүнийг бид линк болгож ашиглаж болдгийм байна. За ингээд ерөнхийдөө зургийн өөрийнх нь пропертитэй бол танилцлаа. За өнөөдрийн хичээлээр бид нэр веб хуудсанд хэрхэн зураг оруулж ирэхийг үзлээ. За тэгээд оруулж ирсэн зураг маань бас ямар шинжүүттэй байдэн те. Тэр шинжүүд нь хэрхэн тохиолдохгаа үзсэн байгаа да. Энэ бол нэлээд чухал. Яг л бид нар байнга сүүлдэн зурагтай ажиллаад нэлээд зургийн шинжүүдээр ажиллана шүү дээ. За тэгээ хамгийн гол нь бид нэг зургийг өөрөөр одоо веб хуудас юм зургийг дуудаг юм салангад хэсгүүд болгож хувааж болдгийг бол үзлээ. За өгөр бидний энэ удаагийн хичээл маань өндөрлж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа баяр таа.